За сайн байцгаана. Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бид нар параметрээр хичээлийн үргэлжлэлийг үзэх байгаа. За 29 бие гэдээ нэрлэлсэн. За өнөөдөр бид нар no буюу үгүй гэсэн параметр, за мөн personalization буюу хувийн тохиргоо, за тэгээд чанар, зургийн чанар, за таталтын тал дээр үзэх байгаа. За тэгэхээр бид нар өнөөдөр no command гэдэг тийм ээ, одоо үгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ no command-ыг яаж хэрэглэх вэ гэдгийг ярилцъя. За энэ дээр бид no command дээр чи. За no параметр нь болохоор Midjourney дээр таны зурганд юу оруулахыг хүсэхгүй байгаагаа зааж өгдөг байна тийм ээ. За чинь бол энэ зурган дээр харуулсан байна. За эхлээд бол нэг ийм still life coach painting гэдэг нэг ийм зураг зурласан байгаа аахгүй. За энэ нэг тийм стилийн нэг ийм зураг байдаг юм байна. Жимс юмсны зурагтай. За гэхдээ энэ дээр бид жимс оруулахгүй байя гэдэг юм бол хоёр зураасаа зураад тэгээ no fruit гэдэг зураг жимс оруулахгүй гэдэг тийм ээ. Тэгээ бичингүүд яг нь жимсгүй одоо ийм зураг гаргаж өгч байна тийм ээ. За тэгэхээр энэ маань бол no гэдэг команд маань хүсэхгүй байгаа юм аа. Энэ зургийн дотор оруулахгүй байгаа хүсэхгүй байгаа юм аа. No параметрээр зохицуулдаг байна тийм ээ. За энэ дээр бас нэг ойлголт байгаа. No command гэж байна. За өшөө бас don't add гэдэг мэ одоо don't гэсэн үгийг битээ ашиглаарай. Бити гэдэг юм бол энэ машин маань одоо Midjourney маань don't гэдэг үгийг ойлгодгоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чинь энэ дээр жишээ авсан байна л да. Одоо сая нөгөө энэ Midjourney bot нь сануулгадах үг бүрийг зургийн боломжит элемент гэж үздэг гэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ чинь without any fruit гэдэг without гэдэг энэ үгийг тийм ээ. Ерөөсөө fruit гэж энэ чинь орчих юм бол энэ without гэдгийг ойлгохгүйгаа шууд одоо жимстэй тийм зураг зураад өгдөг байна тийм ээ. За эсвэл одоо don't add fruit бити зураг жимс оруулаарэ гэд хэлэнгүүт энэ чинь жимс оруулцдаг гэж байгаа хгүй. Энийг ойлгодгоо гэж байна. Тийм болохоор энэ without юм уу don't гэсэн энэ хоёр үгийг бол бити ашиглаарэ гэдэг хэлээ. Тэгээ зураг нөө prompt буюу сануулга бичихтэй хүсэхгүй байгаа юм дээр төлөвлөс яг хүсэж байгаа юм дээр хүсэж байгаа юмнуудад бичээрэй тийм ээ. Хүсэхгүй байгаа юмнуудаа ерөөсөө бити бич хүсэхгүй байгаа юм чинь ойлгох хүсэж ийн гэж ойлгочдөг гэж байгаа байхгүй. За тэгээд чинь яг энэ дээр жишээ авсан байна. Нөө зурч ин ч байж ин тийм ээ. Still life coaching painting гэдэг. За тэгэнгүүт энэ дээр please don't add the fruit тийм ээ. Бити жимс оруулаарай гэж бичингүүт нь бүр их жимс оруулсан байгаа. Тийм болохоор энэ маань ингэж ойлгохгүй ингэж зурдаг шүү тийм гэдгийг чи сануулсан байна. За тэгэхээр зөвхөн яг нь энэ дээр бид no command-ыг л ашиглах нь тийм ээ. За энэ олон сануулга буюу multi prompting гэдэг юм юу бэлээ. За энэ дээр яг гэдэг энэ нэг хоёр цэгтэй энэ юугаа зураад тэгээ хасах 0.5 гэдэг ингэ тэмдэглэх юм бол энэ маань ерөнхийдөө бол no fruit гэсэн санааг fruit гэчээд хасах 0.5-гийн негатив утга оруулчихж байгаа байхгүй юу. За энэ бүр хамгийн анхны хичээл дээр энэ талаар ярьжсэн тийм ээ. За энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр ерөнхийдөө жимс оруулахгүй л гэсэн санаатай яг адилхан утгатай шүү гэж хэлсэн байлаа. Тэгэхээр та эсвэл ингэж бичих нэ эсвэл яг нь ингэж бичих нэ тийм ээ. За аль нэг энэ л эсвэл ер нь no fruit гэдэг юм эсвэл no ямар нэг юм бичих нэ тийм ээ. За ингэж хэрэглэх нь. За ер нь бол үгүй параметрыг яаж ашиглах вэ гэхээр ерөнхийдөө хараа нөгөө хүсэж байгаа юм image prompt-аа ашиглаад тэгэл ард нь хоёр зураастай sky гэл ингэ бичиж чинь тийм ээ. Одоо энэ бол тэнгэр ерөөсөө ороогүй тийм ээ. Poppy буюу одоо Калифорни зургийг зураад өгөөч гэдгсэн байна тийм ээ. За энэ дээр би энэ командыг бас ашиглаад зурсан байна. Хараа Webn California Poppies No Sky гэдэг нэгэнгүүт яг нь ямар ч тэнгэргүй юм цэцэг зурж өгч байна тийм ээ. За урд нь бол би бол ингээд Poppies гэж зурангууд нь чи яг нь ингээд тэнгэр мэнгэртэй энэ зурган дээр ийм сонголт оруулж өгсөн байна. Энд ч гэсэндээ тийм ээ. Тийм болохоор тэнгэр оруулахгүй зургийг бол яг нь ингээд зурж өгч байна. Тэгэхээр No Sky гэдэг тийм ээ. Эсвэл No Fruit ч гэдэг юм хүсгүй байгаа юм оруулахгүйт яг ийм зураг зурж өгч байгаа. За дараа нь энэ хувийн тохиргоо буюу personalization гэдэг юм тийм ээ. За хүн болгон өөрийн гэсэн зан характертай, өөрийн гэсэн дуртай дургүй юмтай байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрийнх нь тэр дуртай дургүй юмыг энэ Midjourney сайн хилээд өгчих юм бол Midjourney ерөнхийдөө зураг зурхтаа таны дуртай одоо юмнуудыг хадгалсан байна шүү дээ тийм ээ. Дуртай юмнуудыг одоо үсгэж зурж өгөх нь тийм ээ. За тэгэхээр энэ компьютертай яаж би дуртай дургүй юмаа хэлж өгөх юм бэ гэхээр тийм ээ. Одоо энэ дэр нэг юм ranking гэдэг өмнө бас бид нар ярьжсэн тийм ээ. Энэ ranking first гэдэг одоо энийг та маш олныг бүгэлчих заа юу. Тэгэнгүүт энэ компьютер чинь
ойлгоод за энэ хүн бол нэг юм дуртай. Жишээ нь одоо энэ хоёр зурагнаас сонгоод явчих байхгүй. Жишээ нь одоо энэ хоёр зурагнаас аль нь таалагдж байна гэл тийм ээ. За энэ гэл хавар айлхал юм байна. За ингээд энэ компьютертай ингээд энэ мэдээлэл өгчөнгүүд энэ компьютер чи энэ оюуна нэг юм дуртай юм байна гэд юу ячиж шүү дээ тийм ээ, хадгалчихаа. Тэгээ яг дараагийн зурагтаа яг энэ одоо таны дуртай энэ элементүүдийг чинь оруулж зорж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас аюу зүгээр байгааз. За тэгэхээр энэ саяын энэ rect image гэдэг энийг бол нэлээд олныг ингээд бүгэлжээрээ би бас өмнө бүгэлжсэн учраас миний хувийн мэдээлэл энд орсон байлаа. За тэгэхээр хувийн мэдээлэл энэ зурганда яаж шингээ өгөх вэ гэх юм бол энэ P үсгээс personalization гэдэгтэй адилхан хоёр зураас татаад P үсэг эсвэл хоёр зураас татаад personalize гэж биччихэнгүүт энэ зураг маань таны одоо дуртай элементүүдийг агуулсан тийм зургийг зурж өгөх нь тийм ээ. За энэ хувийн одоо энэ тохируулга нь болохоор таны энэ үнэлсэн энэ сая энэ үнэлгээ за мөн мэд journey дээр ингээд та ингээд бусад хүмүүсийн зурган дээр ингээд лайк дардаг штэ. За энд бол та өөрийнхөө зурган дээр лайк дарсан ч ороогүй шүү. Тэгэхээр та бусад хүмүүсийн зурган дээр ингээд лайк дарсан ба тэгэхээр энэ хүн тэр мэдээллүүд дээр үндэслээд яг нь энэ команд маань ажилладаг байх нь шүү дээ. Энэ параметр маань ажилладаг байх нь шүү дээ, тийм ээ. За ер нь бол анхдагч буюу дефолтоор бол хувийн тохироог таны хувийн тохироог ашигладаг. За гэхдээ та өөр бусад хүмүүсийн тийм ээ юуг ашиглаж болно энэ одоо тийм ээ тэр хүмүүсийн зарим хүмүүс аюу гой урлагийн мэдрэмжтэй аюу гоё ингээд юм дуртай хүмүүс идэв шүү дээ. Их гоё юм зурдаг мурдаг хүмүүс чинь бол бүр их гоё урлагийн мэдрэмжтэй. Тэр хүмүүсийн тэр кодын одоо short code гэдэг энэ кодыг мэдчих юм бол бас тэр хүмүүсийн юмыг оруулаад өөрийнхөө зурган дээр одоо тэр одоо мэдрэмжийг оруулаад тэр зургандаа оруулж болно гэж байгаа байхгүй. За энэ маань ерөнхийдөө хамгийн сүүлийн тэр mid journey version 6 дээр л ажилладаг гэдэг чинь. За тэгэхээр та өөрийнхөө нөгөө энэ short code буюу энэ кодыг мэддэг байх хэрэгтэй. За энэ код яаж гарч ирэх вэ гэхээр та өөрөө ингээ P үсгээ 50 чинь кодт нь цаанаас шууд автоматар яах нь гараад ирдэг байх юм тийм ээ. За энийг би та бүхэнд одоо үзүүлнэ. За хэрэг та нөгөө вебсайт дээр ингээ саяын тэр үнэлгээ хийгөөд маш олон хангалттай үнэлгээ хийчих юм бол энэ бол энэ параметр бол энийг бол ашиглах боломжтой байгаа. За ер нь бол яг нөгөө хангалттай юм одоо тийм зураг үнэлгээ өгөөгүй бол тэр компьютер чинь таны талаар ямар ч мэдээлэлгүй байгаа шүү дээ тийм ээ. Тийм болохоор хэрвээ тийм мэдээлэл өгөөгүй байжж энэ параметрыг ашиглах юм бол тийм ээ. Та одоо үнэлгээ хийхгүй бид таны талаар юм мэдэхгүй байна гэдэг юм алдаа заасан мессеж гаргаж өгнө гэдэг чинь. За жишээ нь одоо энэ дээр бол энэ гэсэн байна тийм ээ. Энэ Poppy гэсэн энэ Poppy урагсын талбай дээр сууж муурны зураг зурулсан байна тийм үү. За энэ болохоор ямар нэгэн personalization буюу хувь хүний тэр мэдээлэл ороогүй зураг байгаа ахгүй цаанаас нь. За тэгэнгүүт энэ өөрийнхөө нөгөө PP-г оруулаад тийм ээ. Өөрийнхөө нөгөө personalization-ыг оруулаад ингээд зурцсан чинь ийм шал өөр зураг зурж байгаа. Тэгэхээр энэ хүн маань ерөнхийдөө нэг юм неон гэрэлтэй тийм ээ. Нэг иймэрхүү юмнуудад дуртай хүн байгаа хгүй. Тэгэхээр тэрийг энэ зурган дээр ингээ оруулчихж байгаа байхгүй. За тэгэхээр ийм ялгаа гарч иж байна тийм ээ. За би бас энэ дээр ийм тохироо хийсэн ба. За энэ хувийн тохироо нэг settings-ээр орж нэгэ тохируулна. Та ингээ settings гэдэг ингээ бичингүүт чинь яг нь энэ гарч ирнэ. За энэ personalization гэдэг нь ингээ асаах нь тийм ээ. За тэгээ энийг асаангууд яг нь таны энэ page нь ажиллаж эхэлнэ гэсэн үг. За компьютер дээр энэ тийм ээ бид нар page group нээсэн page нээсэн маш та page дээр бол энэ яадаг вэ гэхээр энэ personalization гэсэн маань энэ on off нь асаачна гэсэн үг. За эхлээд Discord дээр үзчихье тийм ээ. За би Discord дээр яасан бэ гэхээр яасан ба. За энэ тийм ээ. За энэ no sky гэж зурсан. За энийг personalization гэдэг энийг ингээ ногоон болгоцсон байгаа. За тэгээд саяхаа нөгөө энэ зургийг зурулсан чинь одоо миний хувийн мэдээллийг ашиглаад ийм зураг зурж өгч байгаа аахгүй. Тэгэхээр би эндээс бол би өөрөө юу гэж харж байна гэхээр за ер нь бол би нэг тийм том юм дэлбэтэй юм тийм цэцгийн туртай юм байна гэдэг энэ компьютер надад гаргаж өгч байгаа аахгүй. За миний нөгөө код маань энэ ахна тийм ээ. За тэгэхээр та хэрвээ миний кодыг ашиглах юм бол нэг иймэрхүү юм гарч ирнэ гэсэн. За тэгээд PP гэд хасах юу гэдүүлээ энэ P-гээ зураад 3 гут чинь энэ код чинь өөрөө ингэж гараад ирнэ гэсэн. За
За тэгээ яг тэрийг унтраахгүй бол дараагийн зургнууд чинь бас яг энэ кодтой оцог яваад идэм байлээ. Тийм болохоор энэ лого ороод энэ personalization гэдэг унтраах хэрэгтэй шүү. Тэгээ унтраахгүй болох юм бол бүх зураг чинь таны дуртай энэ таны одоо тий өгдөлтэй зургнууд гарч ирнэ гэсэн үг юм билээ. Тэгэхээр нэг унтраагаараа заавч тэр лого нэг settings гэж орж байгаа л энийгээ дарчин тийм ээ. За энийг асаах юм бол ингээл унтраах юм бол ингээ явчихна гэсэн үг тийм ээ. За нөгөө нэг юун дээр болохоор юм баа штэ нөгөө энэ пэйжн дээр болохоор яаж ажиллаж ийн гэхээр энийг дарангуут чинь энэ шиг personalize гэдээ гараад ирнэ. Тэгээд энийг on гэж асаачих юм бол нөгөө пэйж ажиллана гэсэн үг, off гэдэг чинь бол унтраачна гэсэн үг тийм ээ. За энэгээр бол энэ дээр бол ингэж тохируулдаг юм байлээ шүү. За энэ нөгөө short code гэдгсэн шүү дээ тийм ээ. Нөгөө таны түрүү ингээд нөгөө пиг асаач гоод миний short code-ыг гаргаж ирж байна тийм ээ. За тэр кодо пигээ тавиад бид нар ардаас өөрийнхөө кодыг тавьчих. Тэр код ч өөрөө гарч ирээд ингээд миний одоо хувийн мэдээлэл дээр үндэслэн зургийг зурж өгч байна тийм үү. За тэгвэл би түрүү хэлсэн тийм ээ. Өөр хүний кодыг ашиглана гэх юм бол та энэ түрүүний одоо тэр кодыг мэдчих юм бол PP гэж зураад тэр хүнийхээ кодыг тавьчих юм бол одоо айгүй мундаг зураач хүний тэр кодын та мэддэг байх юм бол тийм ээ. Тэр хүний кодыг тавьчихвал тэр хүн танд одоо нэг хүний аягүй гой зурнууд их таалагдаад байд тийм ээ. Тэр хүнтэй сайн одоо сайн танилцаад тэр хүн тэр танд код өгөх юм бол таны зурнууд тэр хүний одоо юугаар мэдрэмжээ зурагдана гэсэн үг байгаа байхгүй. За та өөрхөн мэдрэмжийг бас тэр хүний нөө personality-тэй бас ингээ хольж болно. За холих юм бол хоёр пигээ тавиад өөрхөн кодыг зурж бичээд нөгөө хүнийхээ кодыг ингээ хоёуланг нь оруулчих юм бол таны зурагч нь тэр хоёр таны болон өөр хүний кодууд юу тэр personality тийм ээ хувийн характеруудыг нэмж нийлүүлээд ингээд нэг зураг гаргаж өгөх юм тийм ээ. За энэ бас ашиглах бас боломжийн зүйл байгаа байхгүй. За тэгээ хувийн тохиргоог нөгөө нэг тийм ээ stylize with the personalization гэдэг. Тэгэхээр одоо нөгөө таны ингээд нөгөө юу бэ штэ одоо нэг хувийн нөгөө нэг тэр юу бэ personalization биш үү? Одоо хувийн юу гэдэг нь юу ч орчуулах уу? За мэдрэмж гэж бичиж тийм ээ. За тэрийг өөрхөн тэр хувийн мэдрэмжийг их оруулах уу, бага оруулах уу гэдэг энэ S буюу S parameter stylize гэсэн параметрээр хэмждэг юм бил оруулдаг юм байна. За энэ нь болохоор ингээ 0-оос 1000-ын хооронд яадаг тоо утгаар хэмжигддэг. За тэг хэрвээ та S500 гэдэг юм бол таны нөгөө хувийн одоо тэр тий мэдрэмжийг аягүй бага оруулж байгаа байхгүй одоо нэг иймэрхүү. За энэ 800 гэх юм бол аягүй өндөр оруулаад одоо энэ одоо энэ зургийг зурж байгаа хүний юмыг аягүй их оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг юм юутэй тийм ээ жоо бараандуу тэгээд гэрэл мэрэлтэй нэг юм сонин мэдрэмж гарч иж байгаа. Тэгэхээр энэ нэг их бага одоо та өөрийнхөө personality-г аягүй бага оруулъя гэх юм бол 150 ч гэдэг юм уу те их оруулъя гэх юм бол энийг 1000 хүртэл нэмж болох юм шүү дээ тийм ээ. За энийг би бас өөр дээрээ нэмж үзсэн юм аа. За би энэ одоо миний зүгээр яг анхны юу байгаа ахгүй да миний энэ personality-г те одоо мэдрэмжийг аягүй бага оруулаа гэж би S500 оруулсан чинь ерөөхдөө нэг ийм зураг гарч иж байна. За минийх болохоор ингээд дэлбэнүүд ингээд том байгаад байгаа. За энийх болохоор ингээд дэлбэн ингээд жижигхэн болоод арай өөр болчихоо. Ямар ч зүйлээс ялгаатай байгаа зү тийм ээ. Тэгэхээр энэ S50 бол аюу бага оруулна гэсэн үг. Би өөр хаяг аюу бага оруулж байна гэсэн үг байна тийм ээ. Мэдрэмжийг. За дараагийнх нь болохоор энэ чанарын тухайгаа. За чанар буюу quality гэдэг тийм ээ. За quality-г бид нар Q score тэмдэглэнэ. Хамгийн ихний score нь тийм ээ. За Q параметр нь болоо зураг үүсгэхэд хэр их цаг зарцуулж байгааг тийм ээ. Ингэж өөрчлөлт байгаа. За өндөр чанартай буюу тийм өндөр quality-тэй тохиргоо хийх юм бол одоо их нэлийн дэлгэрэнгүй маш их олон нарийн элементтэй юм зургуудыг гаргаж өгнө. За тэгээ өндөр ийм нарийн зургууд зурж байгаа учраас энэ CPU буюу нөө зарцуулах минут нь их байна гэсэн. Бид нар чинь минутаараа мөнгө төлж байгаа шүү дээ тийм ээ. За би сая энэ хичээлийг үзээд ерөнхийдөө энийг ер нь багасгамаар юм байна гэж бодсон. Яа тэгэхээр одоо энэ чинь нөө дефолтоор нөө энэ хамгийн их дээрээ тавьчихсан байгаа байхгүй. Тэгэхээр миний зургууд чи айгүй тийм нарийн детальтай зургууд гарч ирээд байна гэсэн. За энэ болохоор зургийн нэгтрэл ерөөсөө хамаагүй шүү. Зүгээр л яг зургийн жоохон юм нэг юм айгүй энгийн зураг нөгөөх нь айгүй юм нарийн элементтэй зургууд л гэсэн үг багхгүй юу. За тэгээ одоогоор бол энэ чанарыг бол энэ 0.5 0.5 хамгийн их нь 1 гэсэн энэ хэмжигтүүнээр хэмжиж байгаа юм байлээ. За хамгийн их дээрээ бол яг нэг дээр байгаа гэсэн үг. Тэгэхээр дефолтороо бол энэ чинь нэг дээр байгаа гэсэн үг багхгүй. Тэгэхээр бид нар энийг багасгахгүй бол бидний зураг дандаа л тийм хүнд элементтэй зургууд гарч ирж байна гэсэн үг. За энэ
бидний зураг зурж байгаа зурагт тийм ээ чанар ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг энэ ч харуулсан байна. The influence of the quality гэж тийм ээ. За тэгэхээр өндөр өндөр чанартай зураг аюу сайн гэсэн үг биш ээ гэж яа штэ тийм ээ. Таны одоо төсөөлж байгаа зурнаа чанар яхаа хамаарад ингээд чанар муу тохиргоотой илүү гоё зурнууд гарч тохиолдол байна тийм ээ. За ер нь бол одоо энэ подвалк юм уу энэ цамц янз бүрийн хувцсан дээр тавьж байгаа принтинг хэвлэх юмнууд чинь ерөөхдөө энэ чанар нь жоохон муу байх юм бол илүү сайн зарагддаг гэж байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө аюу юм нарийн чимхлэр элементүүд оруулсан зурнууд ч угаасаа хэвлэлтэй явцад зарим нь харагдаад тэгээд нөгөө зурныхын чанарт бас нөлөөлжтэй. Тэгэхээр одоо бүдүүн баараг тийм ээ тиймэрхүү зурнууд илүү сайн зарагддаг шүү гэж тэр одоо дэлгүүрийн хичээл орсон нэг хэлж илээ. За тэгээ яхаа өндөр quality нь болохоор за бага quality-тэй чанартай нь болохоор ийм абстракт тийм ээ хийсвэр харагддаг. За өндөр quality нь болохоор нарийн зүйлсээс бүрдсэн юм архитектурын зургийн харагдах байдлын тийм ээ илүү сайжруулсан байдлаар харагддаг гэж байгаа байхгүй. За тэгээд таны үүсгэх хүсэн зурны тохиргоонуудыг энэ дараах хүснэгтүүдээс сонгоорой гэдэг чинь. За ер нь сүүлийн нөгөө энэ version 6 5.2 нийж 5 энэ 3 дээр бол энэ гуруула байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чанарыг ерөөхдөө багасгаж ямар юм cooling default-оор нэг дээр л яваад байгаа байхгүй. Өндөр чанартай зураг зурагдаж байна гэсэн үг, их минут зарцуулж байна гэсэн үг байна тийм ээ. За жишээ нь одоо энэ дээр 0.25 гэдэг өгсөн байна тийм ээ. Одоо энэ промптыг өгсөн байгаа байхгүй. За тэгэнгүүт энэ техник зураг нь бол 0.25 quality-тэй. Ерөнхийдөө аюут мэнгийн зураг. За тэгээд дахиад 0.5 гэдэг жоохон дунд зэрэг болгосон байна тийм ээ. За тэгэнгүүт нэг юм за бүр нөгөө хамгийн өндөр дээр болохоор бүр юм амар нарийн элементүүдтэй зураг болчихж байгаа байхгүй. За тэгээ бас яаж ийн гэхээр энэ нь болохоор нэг одоо жишээ нь энэ зургийг 1 минут зурдлаа гэхэд энэ дээр 25 секунд, энэ дээр 50 секунд, 30 секунд ч юм уу те 2.1 секунд минут зарцуулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ quality-га ер нь зураг зурулахдаа ер нь сайн багасгаж өгмөр юм байна. Тэгэх юм бол бид нар яхана их зураг зурна нэгдүгээр, хоёрдугаар зураг маань илүү гоё. Надад бол ийм илүү нэвтрэлтэй зургийн нэвтрэл биш гэсэн шүү дээ. Энэ маань нөгөө юу ахгүй олон элементтэй тийм зураг байхгүй. За энэ хараа default setting дээр бол ийм одоо quality нэг болохоор default буюу одоо нэг цаанаас өгдсөн тохиргоон дээр бол ийм нарийн зураг зурж байгаа байхгүй. За тэгээ энэ чанарын параметрыг яаж оруулах вэ гэх юм бол Q гэж тавиад эсвэл яхаа quality гэж тавиад тэгээд тоогоо өгөх нь тийм ээ. За би энийг бас ашиглаж үзсэн байгаа. За Q25 дээр тийм ээ энэ саяын энэ цэцгийг зурж өгөөч гэдгсэн. За энэ дээр би personalization унтраагүй учраас энэ нь орсон бэлээ. За тэгээд яг энэ зургийг надад 0.25-ын чанартайгаар зурж өгсөн. За энэ бол яг тийм олон нарийн мэрхэг үйлдэл байхгүй айгүй энгийн зураг байгаа зү тийм ээ. Тэгэхээр иймэрхүү зургийг бол бас юм хүмүүс дээр тавихад одоо янз бүрийн юм дээр хэвлэхэд айгүй гоё энгийн харагддаг гэж хэлсэн. За тэгээ би дараа нь энийг зурчаад энэ юу н орчиж гээд миний энэ хувийн мэдээлэл орчиж гээд энийгээ би унтраасан байгаа. За унтраачаад яг дараа нь дахиад нэг өөр үйлдэл хийсэн байгаа. За энийг би энэ дээр тайлбарлаа явчих тийм ээ. За энэ тавтах гэдэг тийм ээ. За эхлээд бид нэг зураг ингээд уншуулахаар ингэж худдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг удаа өгөхдөө ерөөсөө 2 3 4 удаа уншуулчих болдсон байлээ. Тэгэхээр бүр 40 удаа хүртэл уншуулж болдог. Хэрвээ одоо та ямар план ашиглаж байгаагаас шалтгаалаа тийм ээ. За миний хувьд бол үндсэн буюу хамгийн хямдхан сарын $10-ын ашигладаг. За энэ болохоор 2-4 тийм удаа буюу одоо нэг гарахтаа 4 зураг гардаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр 4 гээд 40 бол 16 зураг нэг мөсөн гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бас их зүгээр юм байна гэж утсан. Цаг хэмнэдэг. Энэ чинь уншаад алга болчихдог шүү дээ. Бүр ингээд дэж quality өндөр quality-тэй өндөр чанартай зураг гарах юм бол бүр удан тийм ээ. За тийм болохоор энийг 2 маяг гэдэг өгчих юм бол 8 зураг гарч байгаа шүү дээ нэг доор тийм ээ. За энэ repeat буюу давтах гэсэн үг шүү дээ. За энэ нь бол нэг зураг гаргуулахдаа хэдэн удаа энийг уншуулах юу ажиллах вэ гэдгийг л хэлж өгдөг байна тийм ээ. За харах эрэл хаагуулгын худаг нэмэгдүүлэхийн тулд тийм ээ KS гэх мэт бусад параметрыг байсан чи давтаж болно гэдгсэн байна. За тэгээд яг
цаашаа бид нөө стандарт энэ төргээд арай өндөр төлбөртэй энүүдийг ашиглах юм бол 2-10. За энэ Pro Mega нь болохоор бүр 2-40 утга тийм ээ. Одоо авч болно гэсэн үг байна тийм ээ. За энийг яаж хэрэглэх үү гэхээр сануулгынхаа ард нь R усыг тавиал тэгээд 5 удаа гэдэг юм бол энэ чинь нэг гарахтаа 26 гаргаж байгаа гэсэн чинь нэг гарахтаа 400 гэхээр чи 26 гарах нь тийм ээ. За энийг би бас сая энэ дээр туршиж үзлээ. За энэ дээр яг ингээ би нөгөө одоо энэ зургийг тийм ээ энэ одоо промптны авахгүй тийм ээ. Тэгээ Q0125 дээр за тэгээ энэ нэг 0 хувийн мэдээлэл байсан шүү дээ тийм ээ. Энэ хувийн мэдээлэлтэй. За тэгээд энийг би 2 удаа уншуулъя гэд энэ ч өгсөн энэ чи 2 удаа гэд тийм ээ. R 2 удаа гэд тэгсэн чинь та ингээд өгсөн чи та 2 удаа ингэж уншуулах гэж байгаа юм гэж асууж илээ. Тэгэхээр би yes гэд дарсан чинь юу яасан. Энэ ингээд 2 удаа нэг мэс ингээд 8 зураг гаргаад өчөж байгаа байхгүй энэ 4 зураг. За энэ нь болохоор за би энэ дандаа quality-г 0.25 дээр тавьсан. Ихэд аягүй хурдан гарч ирж илээ. Тэгээ хобби энэ personalization гэдгийг бас унтраац. Энэ болохоор энэ 6 дээр л ганцхан ажиллана гэдэг чийсэн шүү дээ. Тэгсэн санагдчихээн. За тэгээ ямар ч хэсэг яах нь нэг дор би 2 удаа ингээд яг ингээд 2 удаа ингээд тавтаад нэг мөсөн. За энийг хэрвээ би 4 гэдэг өгөх юм бол ингээд нэг мөсөн 16 зураг гаргаж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас цаг хэмнээд их зүгээр л юм байна гэж би бодлоо. За тэгээ өнөөдрийн хичээл бол нэг ийм 4 юмны тухай бид нар ярилцлаа. Тэгээд дараагийн маргааш хичээлээр бас дахиад дараагийн 4 параметрын талаар ярилцсан. За өнөөдөр бид нар сая no command, quality command, repeat тийм ээ тавтах. За маргааш энэ seed, stop, style reference гэсэн энэ 4-ийг үзэх байгаа. За ингээд энэ хичээлээд бас баярлалаа. Баяр таа.